Галбижим гэдэг хоол зөвхөн боронготой байдаг гэж бодож байна уу? Би өнөөдөр улаан галбижим хийж үзүүлье. Хэрэг байгаа шүү. Загасчны морь усгүй гихчээр бид хоёр нь өөрсдийн бүтээгдэхүүнээ нэх их пэйж дээрээ дурддаггүй юм билэ. Энэ удаа нөхрийн хоолны хэмжээгээ ашиглаад галбижим буюу үхрийн зөөлөн хавиргатай хоол хийнэ. За 1.5 кг жижигэлсэн үхрийн хавирга бидэнд хэрэгтэй. Мах руугаа гой амтлагч маань шингэж ороод амттай болгохын тулд цөмөрөө махаа ингээд 4 юм уу 2 хувааж жижиглж өгье. Энэ удаа би элсэн чихрийн оронд лир ашиглаж чихэрлэг амд оруулахар шийдсэн. За нэг ширхэг лирийг хайлслаад сайтар машиндаад мах дээрээ нэмж өгнө. Ингэх юм бол мах зөөлрөн бас гоё чихэрлэг амттай болдог. За ингээ хоол хийхээ өмнө гоё лиртэй махаа дараад ингээ үлдээчээ. За тэр хооронд цөмөрөө ногоогоо жижиглэнэ. Нэг жижиг цагаан луван сонгон хоёрыг зузаахан хэрчээд халуун ногоотой амттай болгохын тулд хоёр ширхэг халуун жинжүү бэлдсэн. Цагаан лувангаас савныхаа ёроолд жиг тарааж өгнө. Ингэх нь шүлийг гоё амттай болохоос гадна ёроол нь ерөөсө төвлөгдөхгүй байх даваа талтай. За дээр нь нөхрийн хавирга сонгон хоёрыг жиг тараагаад 800 г кимчи хийнэ. За нөхрийн хоол кимчи 400 г-аар байдаг болохоор хоёр ширхэг хийсэн байгаа. За кимчигээ дээр нь сайн тарааж өгөөд тийм ер нь эсгэлэн кимчигээр ивэл илүү сайн шүү. За тэгээ нөгөө жижигсэн халуун жинжүү нэг ширхэг бүдүүн ногоон сонгон тавина. За одоо гоё соусаа бэлдээд 100 г сой соус, 100 г хүнсний арх, 3 халбаг 30 гаруй, 1 халбаг сам орхооны ус буюу загасны ус байж болно. 500 г булууны ясны шөл, 500 г ус их болно. За тэгээд хамгийн сүүлд сарнис болон цагаан гаг багахан хэмжээгээр соосон дээрээ хийж өгнө. Сайтар хутгаад махан дээрээ зөөлөн хийж өгнө. Энэ хоол маань 5-6 хүний порц байгаа. Би ер нь хоолоо дандаа ихтүүлээд ингээд савнаас ахлаад байх гэдэг талтай. За тэгээд гал дээр тавиад буслаад эхлэнгүүт нь таглаад маш зөөлөн галаар 3 цаг гарan болгоно. За хоол болж байгаа хооронд богинохон реклам явуулнаа. Airport манай нөхрийн хоол кимчи нийлүүлдэг болсон. За нөхрийн хоол кимчийн шарсан кимчитэй болоод удаж байгаа ч гэсэн нөх их бас зарлаж амжаагүй. Үргэлж бит хоёроо дэмжиж худалдан авалт гэдэг та бүхэндээ маш их баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. Та бүхнийхээ ачаа бит хоёрын тогтмол үйлдвэрлэлээ явуулсаар баг багаар ахисаар байна. Airport байгаа шүү. Airport дөнгөж орж эхэлж байгаа. Одоогийн байдлаар 6 салбарт нь очиж байна. Цаашдаа бүх салбар дээр нас дарагдаж ирэх баха. Бямба бит хоёр нь Богдхааны музейний урд шинээр нэгдсэн Сила салбар дээр нь очиод ирсэн. Эндхийн пиццаны амттай байна гэсэн сургаар бүр зорин ирсэн. Амт гэж үнэхээр гоё байсан шүү. За хоол руу буцаад ирье. Хариунааснаа гарсан тосыг нь сайн ялгаж авна. За тэгээ хоол гаргахынхаа өмнө бор мөөг тэгээд нарийн мөөгийг хийгээд 5 минут гарan зөөлөн галар болгоод тавгалнаа. Ингэснээр кимчитэй халуун ногоотой галбижим маань бэлэн боллоо. Бимба хоолндоо амар гоё байна. Кимчитэй галбижим. Яа, мөнч их хүлээсэн дээ. Сургийн сонсоод хүлээгээд байсан шүү дээ. Юу л мах байгаа да. Манай өөрхөн кимчигээр хоол оруулсан юм уу? Ой. Яа. Үхэн галбижим юм гоё юм уу? Халуун хотын үедээ. Ялт болсон байгаа л да. Ингээ бүр уусч намд. Бүх юм гоё юм те. Одоо гойнараа мөөгийн бодотон голоод идүүлжтэй. Тасархаа. Нөө яг энийг хийсэн болж байна би. Шүлнэс янз бүрийн гавтайгаа. Бодотойгоо сайхан хэлээд. Яа өөр нэмэлт хэрэг алгаар байсан. Кимчитэй галбижим гоё гэж хэлэхгүй байсан манай хүн. Нэг тийм тослог биш юм гоё болчих. Соовслог тэгээ соовс нь гэдэг. Тосыг аваадсан юм ч авахгүй шүү. Тийм юм уу? Яа тослог болоо хүмүүс яваад цэцэхгүй. За экосаа унаа. Усаа ураа. Хаасаа шингэн. Баярлалаа. Гоё хаа. Шүлний гоё амтаар би бүр хитэн аяг будаач идэхээр намайг зогсоолгоорой. Би ч гэсэн зогсож чадахгүй байна.